Телевизтэй хамтаага үзэгчдэдээ баярлалаа. За дотн сэдэв нэвтрүүлэг маань эхлэж байна. Өнөөдрийн зочноор бид бас одоо мөрөөдлөө амьдрал дээрээ ингээд хэрэгжүүлээд явж байгаа маш гал цогтой бүсгүйг урьсан байгаа. Good morning, good afternoon, good evening. Welcome. My name is Chatrel Ayundale. I'm Mongolian. I'm one of the international students in United States of America. Хэдэн сарын өмнө Монголд ирсэн? Одоо яг ирээд сар болох гэж байна. 4 дахь 7 оны. Дөнгөж өнгөрч их орондоо ирсэн. Америкт бас их олон жил амьдарч байгаа. Суралцж байгаад ирсэн ийм бүсгүй байна. YouTube-ээр, за Facebook-ээр, Instagram-аар таньдаг дагагч нар нь бол шууд л таньж байгаа. Оо манай цацрал орж ийн гэж. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За маш их баярлалаа. Телевиз үзэж байгаа. ТV-с хамт байдаг бүх үзэгчтэй бас энэ өдрийн мэнд хүргэе. Надад бас ирснээс хойш чамгүй олон хүсэлтүүд, нэвтрүүлгүүдэд орох хүсэлт ирсэн. Тэгээд ганцхан нэвтрүүлгийн яг одоо яг ингээд цагаа гаргаад ирлээ. Тэгээ бүгдэнд нь бас үнэхээр оролцох боломжгүй байна те ковидын нөхцөл байдлаас болоод. Хийдэг зүйлсүүдийг нь бол зөндөө харж исэн, үзэж исэн, бас дагдаг те. Тэгэхээр одоо яг зочноор ураад илүү ингээд судалж байгаа юм л та. Тэгэнгүүт боловсролыг маш их чухалчилдаг хүн юм байна гэдг нь хамгийн том давуу тал нь надад санагдсан. Сүүлийн үед ингээд охид бүсгүүчүүд маань ялангуяа эмэгтэй хүн гэдэг бол амьдрал маш олон зүйл гарч ирдэг учраас өөрийгөө орхих тохиолдол их байдаг те. Тэгэхээр таны хувьд бол тэр саад бэрхшээлийг ингээд бүр багаасаа надад боловсрол чухал юм байна гэдгийг таны аав ээж ойлгуулчихсан юм уу? Өөрөө ч ойлгоцсон юм уу? Ямар ч хэлсэн маш сайн ингээд бүр ясмахандаа шингэтэл ойлгоцсон байна гэж л харсан л та. Тэгэхээр таны хувьд боловсрол гэж юу вэ? Яагаад одоо болтол ингээд тасралтгүй те суралцаад явж байна? Нэгдүгээр ангид эхлээл орж байгааг одоо академик боловсрал эзэмшиж эхэлж гин гэж хэлж болно те. За нэгдүгээр ангид орсноос эхлээд ерөөсө түүнээс хойш нэг ч жил алгасаж үзээгүй. Тэгээ яг оюутан босноос хойш яг их сургууль төгснөөр тооцох юм бол одоо би яг 6 дахь сургуулаа төгсөх гэж байна. Хамгийн ихний мэрэгжил бол хүнсний технологич, за хоёр дахь нь бол сэтгүүлч, гурав дахь нь болохоор хиймч технологич, дөрөвдүгээрт нь бол телевиз болон киноны одоо яг продюсерийн чиглэлээр Америкт яг Лос Анжелес Сити коллеж гэдэг улсын коллеж төгссөн. 5 дугаарт нь болохоор магистраар яг дөнгөж ирэхээ өмнө MBA буюу бизнес удирдлагын мастер гэсэн зэргийг Америкт хамгаалаад тэгээ одоо 6 дахь хамгаалах байгаа бол Харвард их сургуулиас дижитал бизнес буюу одоо яг энэ хиймэл оюухан хөгжиж байгаа цаг үетэй нийлүүлж цаашдынхаа 10 20 30 жилийн дараагийн амьдралаа хараад залуучуудаа дараагийн үедээ жоохон ч гэсэн хэрэгтэй зүйл хийж бүтээхийг хүсээд ингээд мэрэгчлүүдээ нэлээ өөр мэрэгчлээ сонгоод түүнийхээ хажуугаар байнгын 6 настайгаас хойш ажилласан. 11-ээс хойш яг албан ёсны нөгөө нэр усны бичигдээд одоо яг юм ажилтан гэдэг цалтаа бас зогсолтгүй ажилласан. Яагаад яг боловсролыг илүү ингэж зогсохгүйгээр ингэж байнга мэрээдэг, байнга ажилдаг, сурдаг вэ гэхээр миний ээж болохоор өөрөө маш одоо боловсралтай эмэгтэй л дээ. Яг өөрийнхөө мэрэгжилдээ бол Монгол Улсын хэмжээнд одоо 4-5 удаагийн авраг. Аавын маань хувьд мөн адилхан яг өөрийнхөө эзэмшсэн мэрэгжилдээ улсын хэмжээнд болон бас одоо Азийн хэмжээнд бас нэр хүнд бүхий тийм мундаг эр хүн бий. Тэгэхээр нөгөө ижээ аавын маань хүмүүжил бас эргээгээд надад нөлөөсөн юм болов те хүүхэд байхаас минь өөрийнхөө эзэмсэж байгаа зүйлдээ ингээд манлайлагч байх ямар чухал вэ те бусдад түүнийгээ түгээж тустай байх туслах гэдэг тэр зүйл ямар чухал вэ гэдгийг надад өөрсдийнхээ амьдралаар үлгэрлэж харуулсан гэж боддгийг. Тийм болохоор би өшөө илүү одоо ээж аав маань мэдээж дэлхийн тавцанд гарахыг хүсэж исэн баг. Тэр хүслийг нь биелүүлэх үүднээс дээрэс нь мэдээж Монгол залуучуудаа дэлхийд гарах энэ боломжуудыг би бас жоохон ч гэсэн үүд хаалгуудыг нээж өгж гүүр алхаасан гэж хүсдэг. Хамгийн анхны тэр нөгөө албан ёсны ажил гэх юм уу 11 настайдаа хийж исэн ажил нь болохоор үйлдвэрт утас төгөж байсан гэсэн шүү дээ. Тийм. Тийм намайг бас судалсан байж тээ тийм. Таны ус ярьдаг. Тэгэхээр яг энэ ажлаас ингээд эхлээд миний санаанд буухгүй байсан л та. Яагаад тэгэхээр манай аав ээж жишээлбэл намайг 11 настайдаа би ажил хийгээд санаачлах. Би өөрөө бас нэг санаачлахгүй. За нэгдүгээр санаачлалаа гэж бодоход аав ээж хоёр маань 11 настай хүүхдийг балчир гэж харах байсан. Чи яах юм бэ те? Одоо чи бол аав ээжээрээ ингээд тэжээлгээд ингээд явж явах хэвээр хүүхэд насндаа байх хэвээр ч гэдэг юм нэг ийм юм хэлэх байсан байх гэж би дотроо төсөөлсөн. Тэгэхээр та болон таны аав ээжийн тэр нөгөө ертөнцийг үзэл хүүхдээ хүмүүжил бас их өөр байгаа гэдэг нөгөө харагдсан байхгүй. Энд дээр би яг санал нийлж ийн өөртөө чинь миний ээж аав хоёрын хувьд бол бусад эцэг эхчүүдээс магадгүй
арай жоох өөр өнцгөөс альва зүйлийг хардаг. Ялангуяа манай ээж. Өөр ээж маань хуучнаар Ленинградын их сургууль гэж байгаа. Одоо бол Санкт-Петербург гэдэг одоо энэ хотын их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцаж төгсөж исэн. Монгол Улсын их сургууль улаан дипломтой төгсөж исэн бас маш мундаг одоо ийм боловсралтай эмэгтэй байгаа л да. Тэгээ бас ер нь бол сэтгэхгүй надад миний хувьд нас ахих тусам гэх юм уу те 16 7 охин биш болоод одоо ч юм бас нас бинт хүрээд юм мундаг юм юу гэдгийг өндөр нас өөр дэшээ болохын хэрээр илүү их амьдралын ухаан сураад тэгээ ээжийнхаа ямар мундаг гайхалтай те тэр намайг хүмүүжүүлэхдээ ухаалаг байсныг нь улам их анзаарч харж байна. Жишээлх юм бол юу гэдгийг хүүхэд байхад маань аав ээж хоёр бол намайг байнгын одоо итгэл хүлээлгэх гэдэг юм уу. Намайг ерөөсөө чи бие даасан хувь хүн чи хүүхэд гэж ерөөсөө надтай харьцдаг байсан. Одоо дийлэнх үед эцэг эхчүүд чинь хүүхдийг за миний хүү том хүмүүсийн хажууд чимээгүй байжээ. Ингээд гэл бүх юм нэг заадаг тий. За мэдээч яг нэг юу гэдгийг томны хажууд би олон юм яриад чанга дуугараад ч юм уу хүндэтгэлгүй хандах тийм зүйл бол байгаагүй. Гэхдээ яг одоо ээж аав хоёрын хувьд ямар зүйл баримталдаг байсан гэхээр альва нэг одоо чухал асуудлууд болдог ч юм уу. Эсвэл миний хүсэл эрмэлзлэл ямар нэг зүйл дээр би за ээж ааваа би ингээд нэг жижигхэн хөөрхөн төц ажиллаулмаар байна. Би эсвэл ингээд ундаа зарж үзмээр байна. Би ийм ажил хийж үзмээр байна гэдэг юм уу. Ийм хүсэл тэмүүлэлээ хэлэх. За эсвэл гэр бүлд маань маш чухал асуудал болохоор заавал миний байр суурийг сонсдог. За миний охин юу гэж бодож байна? Охиныхоо саналыг сонсно. Ингэж байгаа шийдвэр гаргана. Тэгэнгүүт тэр маань эргээгээд би маш чухал хэрэгтэй хүн энэ дэлхий дээр би маш одоо хэрэгтэй ирсэн гэдэг тэр мэдрэмжийг үргэлж өгдөг байсан. Тэгэхээр нөгөө нялх жоохон охин хүүхэд хэрнээ өөрийгөө ингээд би энэ дэлхийд бусдад хэрэгтэй би маш сайн одоо үүрэг гүйцэтгэж байгаа мундаг байгаа гэдэг тэр итгэл хүлээлгээд ирэнгүүт хүн ингээд урамшаад улам ингээд ахиц гаргаад идэг юм шиг санагдаад идэг аахгүй юу? Ээж аваасаа хідүүлээ. Ээж аваасаа бол яг гуруула дээрээ төрсөн ихч нэг ихчтэй эрэгтэй дүүтэй. Тэгтээ одоо нөгөө ингээд үржээд ихчтэй маань хүүхдүүдтэй болоод одоо надаас босд нь гэр бүл хүүхдүүдтэй. Тэг ингээд улам л өргөжөөл өнөр өтгөн болоод байна. Тэгээд миний хувьд одоо айгу олон дүүнертэй болсон. Маш олон дүүнертэй. Юуг асуух гэдэг нь тэгэхээр одоо яг тань шиг те таны дүү болон одоо ихч хоёр чинь нэг айлын хүүхдүүдээс заримдаа адилхан байдаг, заримдаа өөр байдаг шүү дээ. Тэгэхээр тань шиг ийм одоо багаасаа бас яг ингэж ажил хийгээл ингэж явсан уу эсвэл та яг цацрал гэдэг хүн өөрөө нэг ийм хөдөлгөөнтэй хүүхэд байгаад байна л гэж асуух гэдэг. Өөрийн гэсэн мэдээж характертай. Яг ижил бол биш. Ялангуяа манай ихч бол миний бүр эсрэг туйл. Маш би ер нь болохоор ажилсаг мөртлөө альва зүйл тууштай ажилсаг тийм одоо давуу талтай. Тэгтээ нэлээд тийм тайван удаан хүн байхгүй юу? Альва зүйлийг их удаан бодож жагаад тэгээ бодсон зүйлдээ бол яг ингээд одоо би өөрийнхөө 40-тай байх, 50-тай байх насыг харсан 40 настай, 50 настай цацрал Анжела гэдэг эмэгтэй яг ийм болцсон явж байна гэдэг зүг рүүгээ ингээд нялхахтаа хараад зүтгээд явж байгаа гэсэн. За манай хчийн хувьд бол маш хурдан түргэн шийдвэр гаргадаг, маш хурдан түргэн түүнийг хийж гүйцэтгэдэг давуу талтай гэдэг юм уу? Зан талын хувьд айгу ондоо. Дүү маань болохоор их тийм дуу цөөтэй, тэгээ нилээн бодлогошронгуй одоо нэг үг хэлэхээр амар даацтай ингэж хэлдэг тийм. Та их даруухан байсан тэгээд нарын ихч таныг бас яг ингээд нөө дотор нь энэ галзуу хүн байгаад байна гэдгийг олж нээсэн гэдэг юм шиг. Яг юм нээлттэй тий бас ингээд нэгэнт хүнд юм байгаад байна гэдгийг нь олж харсан гэдэг. Тэгэхээр хүн ер нь бас нэг өөрийгөө эвдэх хэрэгтэй юм болов дотор хүнээ таньж мэдхийн тулд яах хэрэгтэй байд юм бол магадгүй яг ингээд би даруухан гэд тэрэндээ итгээд явж байгаа олон хүн байгаа гэж магадгүй л дээ өөрийгөө ингээд гадаад орчинд илэрхийлж чадахгүй дотроо өөртөө болоод идэх хүмүүс байдаг баг. Тэгэхээр тэр доторх хүнээ яг үнэн зөв таньж нээж илрүүлэхийн тулд бас яах ёстой юм бол та тухайн үед бас юу мэдэрч ийсэн бэ? Яг үнэн би бүр маш даруухан охин байсан. Ичимхий даруухан дунд сургуулаа төгслөө ерөөс 10 дугаар ингээд төгслөө нүүрээ будаж мэдтгүү. Хүсээ шүлжээл явж идэг тийм даруухан үг дуу хэцөөтэй тийм байсан. Тэг яг тэр зүйлээс яаж удаа ингэж ирсэн бэ гэхээр яг л чиний хэлдгээр нарын ихч хамгийн анх наа ингээ хүчээр тайз руу гаргаад чи дуулж чадна. Миний дүү ингээ тайзан дээр гараад өөрийгөө илэрхийлэх юм бол энэ хөөхөн инээгээд нүүр дүүрэн инээж хүмүүс гоё одоо инээрийг цацруулаад нэршигээ те цацрал гэдэг нэршигээ ингээд тайзан дээр тайзыг эзэгнэж чадна чи өөртөө ихтгэлтэй бай гэд ингээд маш гоё тийм одоо юу гэдгийг аав ээжийн зүгээс ч эгчийн маань зүгээс ч эргэн тойрны маань хүмүүс маш гоё ихтгэл хүлээлгсэн. Тэг яг тэр утгаараач тэр эхэндээ маш их айжсэн боловч тэр одоо
юу гэдэг айцтайгаа нүүр тулаад тэрнийг даван туулсан учраас өөртөө илүү ихтэй магадгүй дараагийн нөгөө маш гоё боломжтой хаалгуудыг илүү их нээсэн. Энэ дээр би бас яг нэг жишээ дурдаж ярмаар байгаа нь хамгийн сүүлийн одоо би энэ Harvard-ийн сургуульд орсон түүхийг сонирн байдیں۔ Хамгийн анх Harvard дээр миний мөрөөдлийн сургууль байсан. Тэг яг Монгол улсад их хайртай эмэгтэй Kennedy их сургуулийн тухайн үеийн одоо камер болон студийг хариуцдаг ажилдаг юм Cecily гэдэг багш эмэгтэйтэй танилцаад яг тэнд төгсөжсэн Сансар гэдэг юм төгсөгч ахтай бас гэр бүлтэй танилцаад ингээд очиж уулзж явах тухайн үед Harvard-д орохыг хүсдэг залуучуудад зориулсан арга хэмжээ болж исэн. Тэг яг тэр үед болохоор би Калифорни мужид Лос Анжелес хотын Лос Анжелес тэр коллежид байдаг ус оюутан байсан. Тэг яг ингээд ялангуяа монгол хэл дээр биш англи хэл дээр би юм ярина гэдэг бол надад бүр асар аймаар одоо салгалаад хөл гарч ичирдэг тийм л байсан үе л дээ. Яг хөө зүгээр яг хүнтэй хойлохнаа ч юм уу ийм богино хэдүүлхнээ сууж байгаа найз нөхдөр ярьж байгаа бол яаж игээл өөрийгөө сайхан ойлгуулцдаг. За яг нөгөө нэг аль бие ёсны академик англи хэлэн дээр юу гэдгийг одоо студи дээр ч юм уу ингээд зураг аваад энэ тэндээс бичлэг хийгээл яг томоохон тийм арга хэмжээнд дээр би очиод үг хэлнэ гэдэг бол англи хэл дээр үг хэлнэ гэдэг маш хэцүү байсан. Тэгсэн чи яг тэрэн дээр би маш том зориг гаргасан. Яг нөгөө айцаа давж тайзан дээр нарыг намайг гаргасан шиг би тухайн үед яасан гэхээр за энэ арга хэмжээнд оролцож байгаа хүмүүст одоо бид нар сүүлийн минутуудыг олгож байна. За энэ арга хэмжээ ингээд өндөрлөх гэж байна. Тэгээ энэ арга хэмжээнд ирсэн хүмүүсээс одоо өөрийгөө илэрхийлээд хэлэх зүйл байна уу? Асуулт хариулт энэ цаг үгүй гэсэн. Тэнгүүд би шууд өөрийнхөө ингээл гараа өргөчихөж байгаа байхгүй юу? Тэгэл гараа өргөснийхаа дараа за та гэл тэгсэн чинь би нөгөө айгаад юу хийчвэ гэж бодож байгаа хгүй нөгөө салгалаад тэг ингээ миний хүл чичрээл ингээл босч ирээл янгуудаа сайн бацхан намайг цацрал гэдэг те би оюун талын цацрал би Монгол улсаас ирсэн. Одоо яг Америкт бол манай Монгол улсын анхны generation одоо ийм үе дөнгөж төрөөд ингээд боож том болж байгаа шинэхэн одоо ийм улс төлөөлөл байгаа. Тэгээд бидний хувьд бас маш олон залуучууд миний дараагийн үеийнхэн энэ Harvard их сургууль суралцах юм хүсэл эрмэлзэлтэй байдаг. Би өөрөө бас энэ миний мөрөөдөлтэй. Тэгээ би Америкт сурах гэж ирсэн шалтгаан бол эхэлж хилээ сайжруулад дараад нь дараагийн үеийн дүүнерт бас ингээд өөрийнхөө үр хүүхэд өөрөө би байхгүй болсон ч бусд хүмүүст үүд хаалга болж гүүр нь болохсон гэсэн мөрөөдөлтэй гэж хэлчихэл суугаал хам хүс гараал ингээд чичрээл суусан. Яг тэр мөчөд яг тухайн үед зураг авч исэн одоо зураглаач болон зурагчдын нүдэнд би өртөөд сургалтын албаных нь коллежийн сургалтын албаны дарга эмэгтэй нүдэнд бас өртөөд тухайн хүмүүс ирж миний нэр усыг бичиж аваад ингээд яг одоо вебсайт руу ороод миний нэр овг нэрийг бичээд латинаар бичээд ингээ хайнгууд яг би Harvard-ийн вебсайт дээр шууд гарч ирдээ яг миний дээр ингээд аваа хангац яг ингээд нөгөө амар айцын хэрний асуулт асуугаад ярилж байгаа тэр үе. Тэгэхээр нөгөө хүн юу ч болж исэн айхгүй байх үнэн байх гэдэг зүйл айцтайгаа шууд нүүр тулах гэдэг зүйл ерөөсөн маш чухал юм байна гэдгийг ер нь бол олон зүйлсүүд дээр ажиглаж харж байна. За жишээлбэл бид нар заримдаа чадахгүй зүйлсүүдээ ч гэсэн ингээд өөрөөсөө худлаа нууга дотроо дардаг шүү дээ өөрийгөө тий. Ингээд чадахгүй зүйлээ мэдсээр байгаа хэрнээ би энийг чадахгүй би одоо жишээ нь хоёлаа одоо би Америк яваагүй байсан хүй гэдэг үерүү шилжээ тий. За хоёлаа найз эмэгтэйчүүд байсан байлаа гэж бод тий. Тэгэхэд ингээ хоёлаа англи хэлээр сайн чадахгүй байлаа. За гэтэл тухайн үед яг чадахгүй гэдэг зүйлтэйгээ эвлэрч чаддаггүй гэдэг юм уу тий. Тэгээ нөгөө айцтайгаа өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй мяа гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад байдаг. Гэтэл яг үнэн хэрэг дээрээ өөрийгөө F авахаар муу авахаар бүр F дотроо 20% 30% та муу байх хэмжээний доод түвшинд муу байгаа гэдгээ хүн хүлээн зөвшөөрөх юм бол чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн яг тэр цагаас эхлээд хүн хөгжиж эхэлдэг гэж би бас боддог. Тэгэхээр яг үнэн байх хэрэгтэй. Үнэнгээ хүлээн зөвшөөрч өөрийгөө сайжруулахад юу хийх үү гэдэг дээр маш юм бүтээлч дайчин байгаасаа гэж залуучуудаа хүсдэг. Хүн болгонд боломж байгаа. Ялангуяа одоо өөрийгөө өнөөдөр бүр боломжгүй би ядуу буур айлын хүүхэд гэж бодож байгаа. Ялангуяа таны хувьд октоодын манай дүүнэрийн манай хувьд та нарт боломж дэлхийд өөрөн боломж байгаа шүү л гэж хэлмээр байна. Сая сүүлд төгссөн сургууль Лос Анжелес коллеж тий? Хамгийн сүүлийн магистр хамгаалдаг бол International American University гэдэг байгаа. Америкт яг Лос Анжелес төвтэй Калифорни мужид 4 салбартай юм сургууль байгаа. Нөгөө төгсөлтийн спич нэсэн шүү дээ тий? Тэрийг яг ингээд үзчихсэн чинь одоо нөгөө 9 настайд бас нэг үйл явдал манай гэр бүлийн хувьд тохиолдсон гэдэг ярьж исэн. Тэрэн дээр яагаад асуух гэдэг нь хэрэг би бол хүн болгонд нэг хүний амьдралд эргэлтийн цэг гэж байдаг
гэж боддог. Тэр нь гэхдээ магадгүй зарим хүний хувьд 6 настайд нь, зарим хүний хувьд 30, 60 настайд нь ч тохиолдож болно. Нэг тийм том ямар нэг юм эхлүүлэх тийм цэг байдаг гэж боддог. Тэгээ магадгүй таних тэр 9 насных байсан болов уу гэж харсан болохоор тэр үеэсээ бас бидэнтэй хуваалцаач гэж хүсмээр байна. Хэдийгээр одоо 20 он их сонирхолтой одоо сошиалаар онлайн төгсөлтийн үг хэлсэн боловч те үгээ хэлэхдээ бүр уйлал ингээл хэлсэн л те. Яагаад тэгэхээр би яг өөрийнхөө бодит үн түүхэл ярьсан. Тэгээд уг нь бол олон нийтэд нэг зарлж ярьдаггүй. Олон нийтэд би дандаа байгаагаар нь ярьдаг. За тэгье. Бүр их ярих юм бол би жоохон эвгүүтэд уйлж гадах шиг байна. Ийм дотор жоохон эвгүй болж байна. Яг тэр одоо нөгөө миний тэр эргэлтийн цэг юу байсан гэхээр мэдээж яг үнэн айл болгонд хүн болгонд байгаа амьдрал угаасаа л далаан давлгаа шиг тийм ингээд унж бос үе байдаг хүн болгоны амьдрал манай гэр бүлийн хувьд манайх Хүсгэл аймгаас одоо Улаанбаатарт ихч одоо бит хоёр төрөөд тэгээд аав маань Хүсгэл нутгийнх болохоор ээж маань аваад бид нарыг аваад Хүсгэл нүгээд Хүсгэлд маш удаан амьдарсан. Хүсгэлийнхэн бол манай аав ээжийг бас андахгүй маш одоо нэр хүндтэй алдартай хүмүүс байгаа. Тэгээ ингээ оюун далаа гэдэг энэ айлын гэр бүл бол маш сайхан амьдарч байгаад манай гэр бүл тархан руу шилжихээр тийм шийдвэр гаргаад тэгээ одоо бодоход ээжийн аав маань тухайн үед үр хүүхдийнхаа сайхны төлөө л тэр газар руу шилжиж гэж одоо шийдвэр гаргасан юм байгаа юм л да. Яагаад тэгэхээр жоохон хотчуу газар руу хүүхдүүдэд аваач гэх юм бол миний хүүхдүүд ядаж илүү одоо юм дайчин өрсөлдөөн дунд ингэж өөрийгөө илүү дайчлаад Улаанбаатар руу ороход бүр одоо мундаг болцсон орно гэж л тооцсон байх. За тэгээд ингээд нутгаасаа гараад явж явах үед аа маань бид нарыг ингээд машин суулгаж өгөөд яг үлдчихсэн юм байгаа тэр үед. Тэгээ яг ажилдаа үлдээ би араас ч очно гэдэг ээж дүүнэр ихч бид нар ингээ бөөнөрөө бүх одоо нүүхтээ авч явах яг хитэн ном дэвтэр тэгэл хэрэгтэй мал аваа явж яг замдаа явж байгаад ингээ тэв тэгшгийн тал дээр бид нар ингээ 3 эргээд аваарт ороод тэгэл яг тэр мөч бол юу нэ айгу амар байсан. Тэгээд яг одоо бодоход магадгүй тухайн үед одоо нэг тохио байсан ч байж магадгүй. Гэхдээ яг альва зүйл дандаа нөгөө нэг сайн тал байдаг учраас би энийг их ухаж ярих юм бол яг эвгүй болох гээд байна. Жохон би бас сонсоод эвгүй болох гээд дотор сонирн болоод байна. Яг уйл би камерын өмнө уйлмарг байна. Тэгээ уг дандаа л инээж идэг юм чи инээж идгээрээ л өнөөдөр дуусгачих чи. Тэгээд нөгөө тухайн үед бол яг ингээд тэр үеэс хойш юу нэг яг амьдралд манай амьдралд нэлээ хэцүү үйл явдлууд их болсон л тоо. Их өсөж ядарч одоо юу гэдгийг олон янзын ажил хийж сурсан. Тэрийг би дандаа давуу тал болгож хардаг. Хоолгүй хэмжээсэн өдрүүд маш олон байсан. Зөвхөн будаа эздэг, зөвхөн гурил эздэг, зөвхөн төмс эздэг. 7-7 хоногор тэгээд ингээд маш олон 7 хоног мах идэхгүй байхаар чи мах идмээр тийм үхсэл айгуу төрдөг. Тэгэнгүүт чи одоо мэдхгүй өөрийнхөө огт мэдхгүй ирнэ ингээд төмрийн машины сэлбэг хүртэл ингээд тавиа сууцсан. Хуур чи өөрийнхөө өмсчихсэн хувцсантаа бүгдийг нь үрж гараад зарна гэл ерөөсө хийж үзэж болох бүх юмыг хийж туршиж байгаа юм чи. Сонир сэтгүүл барай, сонио аваарай, тийм аваарай ингээрэй гэл зах дархны хувьд нөгөө захыг бирж гэж ярьдаг. Тэгээ бирж дээр ч бол янз бүрийн заарна. Гэхдээ тэр бүхэн дандаа ингээл маш одоо цэвэр ариун хөдөлмөр байсан учраас эргээгээд намайг маш сайн сургасан. Эргээд одоо байгаа намайг цаашдын миний 40-тэй 50-тай болох миний тэр одоо хүсч мөрөөдөж байгаа тэр юм хүчрэхэг эмгтэйг бүтээхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Хортой цацрал гээд өмнө нь бас яг та радиод захирлаар ажиллаж авах үедээ телевизэд ярилцлага өгчээсэн те. Тэр ярилцлагын харж байхад нөгөө нэг зорилго мөрөөдөл гэж сонсохоор одоо таны яг хийж байгаа юмнууд тухайн үед ярьжсэн юмнууд ч одоо яг ингээ үе шаттайгаар биелээд явж гин гэж харсан. Яг тэр мөрөөдлийнхаа араас хөөгөөд явж гин гэж харсан. Тэгэхээр миний харж байгаагаар цацрал гэдэг хүн бол өнгөрсөндөө харамсгааргүй тухайн үедээ хүсч хий гэсэн юм а бүгднийг хийдэг хүн болов уу гэж харсан. Гэхдээ танаас өөрөөс ч юм бас асууя те. Хортой цацралт жишээлбэл 18-тай цацралт ч юм уу одоогийн байдлаасаа ингээд чи ийм юм хийчихсэн бол одоо илүү их ингэчих байж тээ гэж хэлэх зүйл байдгүй. Өнгөрсөндөө бас нэг тийм одоо сэтгэл дундуур өнгөрөх үе байдаг байсан уу? Дандаа сэтгэл хангалуун хүсчихсэн бүх юмаа хийж өнгөрүүлсэн үү? Бүх юм дээр сэтгэл хангалуун байдаг боловч нэг л зүйлийг жоохон харамсаад байдیں۔ Хайртай шүү гэдэг үгийг маш олон удаа хэлэх хэрэгтэй байж дээ л гэж боддог. Ойлгохгүй гэж хичээгээд байгаа шүү дээ.
Яг уу би одоо ингээд залуучуудад мэдээж зориулж хоёлаа юм одоо гоё яриа хийж байгаа. Тэгэхээр заавал залуучууд ш бүх насынхаа үзэн те. Би уйлахгүй гоё цоглог чигээрээ дуусан шүү. Ингээд монголчуудын хувьд нөгөө ер нь дотгошоогоо талдаа тий. Яа би сая бүр ингээ уйлах гэж сонирн басан гэхээр хайртай хүмүүстэй дандаа хайртай шүү. Би маш их хайрладаг шүү. Өөрийгөө маш их хайрладаг шүү гэд одоо тэр хүмүүстэй үргэлжил хайртай гэж хэлэх ёстой юм байна. Тэр үгийг хэлэхээс гадна үйлдэлээрээ дандаа харуулж явах ёстой юм байна гэдгийг л ер нь тэрэнд л жоохон харамсдаг. Бусдаар болвол юу гэдгийг тийм зүйл хийдэг байж, ингэдэг байж, энэ зүйлийг буруу хийсэн байна гэж ерөөс алдсан зүйл байхгүй юм шиг санагддаг. Тийм байна яг. Тийм. Нөө ярилцлагуудыг нь үзээд байхад өөрийнх нь яг л мөрөдл биелэл яваад байгаа. Би чадчихвэл те би илүү гоё ингээ сайн явж ивэл болоо гэдэг хүмүүс бас байдаг штэ. Тэгтэл таны хол эсрэгээрээ ингээ жаахан юм сурсан ч гэсэн тэрийгээ монголчууд сурчаасаа те дүүнэр маа сурчаасаа гэд нэг өгөхийг л айгүй хичээгээд идэг юм шиг санагдсан. Яг энэ сошиал дээр идэвхтэй байдаг шалтгаанууднаас ямар шалтгаанууд байна. Миний харсан нэг шалтгаан бол бусад хүмүүст хуваалцах тийм шалтгаан гэж харсан л та. Одоо болохоор яг одоо 12 3 дахь жил рүүгээ орох гэж байна. Хүмүүнлэгийн ажил байнга хийдэг би тогтмол. Яг уу би ингээд юу гэдгийг дэлхийн хэмжээний тэр бомбнууд ч юм уу Монголын тэр бомбнуудын хэмжээнд хүрээгүй байна. Тэгвэл юу ч гүгээс эхлээд хүн сэтгэл байх юм бол бусдад юм өгч болтгийн шүү. Заавал бүх зүйлийг эд материаллык талаас нь харах шаардлага байхгүй тий. Нэг зүйл мэдэд авсан бол түүнийг бусдад хуваалцаад өг. Өгөх гэдэг авахаас илүү өгөх одоо хамгийн сайхан мэдрэмж. Эргээгээд тэр мэдрэмжээр тэтгэгдэж дүүрнэ гэдэг хамгийн сайхан байдаг байхгүй юу? Тэгэхээр одоо юу гэдгийг би амьдраад дууссан байсан ч гэсэн цацрал Анжела гэдэг одоо оюун далайн цацрал тий. За Анжела гэдэг нөгөө эфирийн нэр олон жил явсан болохоор радио сонсдог байсан нөгөө алтан үеийнхэн бол мэдж байгаа. За тэгээд яг энэ хүн энэ дэлхийгээс байхгүй болсон ч гэсэн миний хийж бүтээсэн зүйл бусдад өгсөн зүйлс маань үлдэх учраас тэр одоо сайхан зүйлийг үлдээж хийхийг хүсдэг. Сошиал гэдэг зүйлийг би юу гэж хардаг вэ гэхээр энэ зүйлсийг зөв өнцгөөс нь бусдад хүргэх гүүр гэж хардаг учраас би одоо юу гэдгийг зүгээр нэг би ийм юм өмсөд явж ийм брэнд байдаг шүү. Эсвэл нэг хувцсныхаа брэнд шавшгыг нь яг урагш нь харуулж барьж байгаа л ингээл нэг юмаа нэг гайхуулах гэхээс илүүтэйгээр би тэрүүгээр дамжуулаад бусд хүмүүс хэрэгтэй мэдээлэл өгөх юмсан. Мэдгүй нэг нь мэдээд аваасай. Тэр утгаар нь хэрэгэлдэг. Зочин маань бол сошиал дээр их нээлттэй байдаг хүн учраас одоо ялангуяа өөрийнх нь нэг эрүүл хооллолт гэдэг юм уу те бусад хүмүүст өгдөг тэр зөвлөгөөнүүд нь бол бүгд нээлттэй байдаг болохоор би нэвтрүүлгээрээ дахиад нэг үздэг хүмүүст нь дахин ингээд ярмааргүй байна л та. Тэгэхээр нөгөө өнгөрснийг нь те энэ хүн яг ямар хүн юм бэ гэдгийг нь мэдмээр байгаа л яг цацрал гэдэг хүний хаягуудаар нь ороод та магадгүй сонирхоод үзэж болно. Тэгэхээр одоо би зочинтойгоо юу ярих вэ гэхээр яг одоогийн талаар ирээдүйн хүн зорилгын талаар ярилцъя гэж бодож байна. Одоо нилээд ингээд суралцаад одоо ч гэсэн суралцаад явж байна. Монголдо очиод эзэмшсэн 5 мэрэгчлэрээ 5 салбарт ажилланаа гэсэн нэг тийм яриаг нь би бас сонссон. Анх явахдаа л угаасаа одоо тийм өөрийгөө сайжруулаад буцаж ирнэ гэдэг зорилготой явсан. Тэгэл тэр зорилгоосоо ерөөсөө ухарч няцахгүй хичнээн хэцүү байсан ч гэсэн бүгдийг нь давсаар агаад бүр илүү гой үүд хаалгууд боломжуудыг өөртөө нээсээр агаад тэгээд ирсэн. Мэдээж миний одоо байрч ажилладаг нь бол хоол хүнстэй хамаатай. Тэгэхээр хүнсний салбар дээр бодож байгаа зүйл байж гин. Мэдээж нөгөө салшгүй 15 жил ажилласан телевиз радио гэдэг салбар дээр бас хийхээр бодсон контентууд байгаа. Одоо би бас ном Америкт байхдаа гаргасан. Гэхдээ хэвлэлт нь болохоор заавал Монголд ирж хэвлүүлэх гээд хүлээгдээдсэн. Тэг яг сайхан цаг ирэнгүүт одоо бүх энэ хөл хайраа гайгүй болоод тэгээд ирэхээр нь хэвлэлт эхлээд ер нь л нэлээд олон бодсон юм байгаа. Их олон өөр салбарууд руу хамтарч ажиллаж болно шүү бүгдээрээ. Тэгэхээр нөгөө эзэмшсэн мэрэгчлүүдээ ингээд эзэмшээд дипломыг аваад хаях биш бүгднгийнх нь ашгийг гаргаад тэр яаж хооронд нь холбож болох вэ те? Ягаад энэ дээр бас нэг хоёлаа залуучуудад нэг гоё мэдээлэл өгье л доо. Одоо энэ хиймэл оюухан гэдэг зүйл хөгжснөөр дэлхийн нийт яаж хурдцтай хөгжиж байна те? Бүх салбарууд дээр хүний одоо боловсон хүчин дээр хүний хэрэгцээ гэдэг зүйл маш их багасж байна. Жилээс жил ирэх тусам л одоо олон 100 саяараа хүмүүс ажлын байргүй болж зүгээр 100 сая биш олон сая. Тэгээ олон саяараа хэдэн 100 саяараа ингээ хүмүүс ажлын орон тоон алга болоод оронд нь одоо 1 сая хүний хийдгээс ажил ганцхан автомашин гүйцэтгэж робот хийж гүйцэтгэх чадвартай тий. Тэгээ ерөөсөө огт амрахгүй, ядрахгүй, өлсөхгүй тэрийг ингээд асуудалгүй яг ингээ хийдэг. Тэгэхээр чин эргээгээд яаж тэгвэл хүн
тухайн ажлын байрыг аюулгүй авч үлдэх юм бэ гэдэг дээр л ерөөсөө хамгийн чухал юм. Бид нар олон төрлийн одоо ийм мэдлэг боловсралтай болох нь хамгийн чухал байгаа байхгүй юу. Тэгэнгүүт миний одоо анзаарсан за бас Америкт хамт ажиллаж сурч хамтдаа одоо нэгнийгээ мэддэг дэмждэг байсан залуучууд маань ч гэсэн ярилцдаг байсан л да. Тэгэнгүүт бидний хувьд нэг анзаарч харсан зүйл юу байсан гэхээр Монгол залуучууд Америк залуучуудын хооронд ялгаатай юм юу байгаа юм бэ гэдгийг харж байгаа. За тэгэнгүүт Монгол залуучууд маань бол тал бүрийн авьяастай хийж чадахгүй юм баг байхгүй. Гэтэл Америкт болохоор тал бүрийн авьяас байхгүй. Гэхдээ нэг зүйлийг бол төгс хийдэг. Тийм байсан. Гэхдээ одоо болохоор залуучууд бүгд илүү ихээр олон төрлийн авьяас ур чадвартай байх тал дээр илүү их анхаардаг болчиход байгаа. Тэгэхээр илүү ихээр одоо олон мэрэгжил эзэмшээд байгаа бас шалтгаан нь тал бүрийн мэдлэгтэй байх, тал бүрийн мэрэгжлийн одоо чадвартай ур чадвар одоо хөгжүүлэх нь өөрөө эргээгээд энэ хиймэл оюун ухааны энэ төсөөлшгүй айхтар ертөнцид өөрөө хүчтэй амьд үлдэх хамгийн цорын ганц одоо боломж гэж бас харж байгаа. Тэгээ миний харж байгаа өнцгөөс засгийн газрын хувьд бас одоо юу гэдгийг бусад бүх улс орнууд дэрэгдээ яг энэ хиймэл оюун ухаанд зориулсан тусгай одоо алба яам байгуулад тэг яг ийм ажлын хэсгүүд ажиллаад яг энэ дээр улс орон даяараа юу хийж гүйцэтгэх вэ? Дээр нь одоо хиймэл оюун ухаантай уялдуулсан дэлхийд гарах зах зээлүүдийг дандаа харж судалж ажиллаж байгаа. За гэтэл яг манай хувьд яг одоогоор тийм хийсэн зүйл алга. За мундаг залуучууд байгаа юу гэвэл байгаа маш мундаг. Манайхны хувьд бас харьцангуй нөгөө IQ өндөртэй гэж ярьдаг тийм ээ. Дээрээс нь программист болон яг энэ одоо техникийн дээр бол ажиллагаанаар тарих маш сайн ажилдаг. За гисэн хэдий боловч яг ганцхан дутагдaltaй тал минийхаар ажиглагдаад байгаа. За тэрний юу вэ гэхээр жоохон манайхан нэг хуваагчжсэн зам байна. Намайг ингэж хэлтэйгээд битээ гомдороо би өөрийнхөө зөвхөн өнцгөөс хэлж байгаа. Тэгээд зарим үед нөгөө үнэн үг хэлэхээр жоохон хатуу сонсогддог тий. Тэгэхээр яг шууд хүлээж аваад бид нар нэгнийгээ дэмжиж өгөх хэрэгтэй. Нэгнийгээ дэмжиж хийж бүтээхийг хүсэлтэй байгаа, хийж бүтээж чадж байгаа нэгнийгээ боломж олгоод ингээд бүр одоо улсынхаа хэмжээнд нэгнийгээ дэмжиж дээш нь өргөж гаргаж ирэхтэй хамтдаа нэгдэж нийлээд бөөнөрөө одоо ингээ хүчтэй орохгүй болвол 3 сая хүн амтай энэ улс орон донд хэрвээ бид нар яг одоо нөгөө амиал ботсон чигээрээ байсаар байх юм бол нөгөө хиймэл оюун ухаан хөгжсөн мундаг тэр улс орнууд бол аль хэзээний бид нарыг атгаад авах маш их боломжтой байхгүй юу? Гадагшаа явъя гэсэн хүсэл мөрөөдөлтэй залуучууд маш их болсон. Тэрийг ч одоо ер нь бол уг нь зөвтэй. Мэдээж хэрэг эргэж ирээд тэндээс сурсан юмаа их орондоо одоо үр ашгийг нь өгөх хамгийн чухал гэж хардаг. Тэгэхээр тэр их хүсэл мөрөөдөл тэмүүллийг дотроо агуулж байгаа залуучууд дүүнер таны зүгээс одоо эрэлттэй байгаа мэрэгжилтэй ойрын бидний энэ 2035 он гэхэд тэр нөгөө бидний яриад байгаа хиймэл оюун ухаан чинь ингээд баг хүн төрөлхтний ажлын байрыг байлаа гэж шүү дээ. Тэгэхээр эрэлттэй байх, эрэлт хэрэгцээг алдахгүй байх магадлалтай мэрэгжлүүд бас юу байна? Монголчууд ялангуяа бас ингээд дотооддоо хөгжлийг дэлхийн түвшинд бий болгохын Монгол гэдэг улсыг хөгжүүлэх гэх юм бол залуучууд ямар чиглэлээр суралцаад ирвэл бас бид нар улс орноо ингээд өргөөд авч явах боломжтой байна гэж таны хувьд харж байна. Залуучууд маань дуртай зүйлээ нэгдүгээрт нь хайж бол за хоёрдугаарт нь тухайн мэрэгчлээ сонгохдоо хосолсон мэрэгчлүүд байвал бас сонгох гээд хичээгээрээ. Эрэлттэй мэрэгчлүүд дээр бол жагсаалтууд залуучууд маань Google руу ороод хамгийн эрэлттэй одоогийн 30 жилийн дараа ч юм уу 10 жил 5 жилийн дараах гэж хайхад л ерөөсөө эрийгэл бүгдээрээ гараад ирж байгаа. За жишээ нь одоо эндээс хамгийн эрэлттэй гэхээр сэтгэл зүйч буюу сэтгэл засалч. Тийм би энэ чиглэлээр суралцсан. Би бас дээрээс нь хуульчаар бас суралцсан. Ер нь бол насаад тусал сурах байх. Монголдо бол Монголын хуульчаар сурах гээд бодоод байгаа. Хуулийн сургуулиуд судалж байгаа. Хоорондоо ярилцдаг төрлийн одоо сэтгэл засалч юмч эсвэл совилогч, асрагч гэдэг ажлын байр их болоод тэр нь илүү их эрэлттэй болно гэж магадлалтайгаар гарч байгаа юм билэ. За яагаад эмчин байхгүй болж байгаа юм гэхээр эмчин тэр одоо үзэж харсан онлуудаа сонсож байгаад за чи нэг тиймэрхүү өвчин туссан юм шиг байна гэж таамаглаж хэлж байгаагаас илүүтэйгээр яг нөгөө програмчлагдсан хиймэл оюун ухаан маань хүнийг одоо юу гэдгийг манай Монголд одоо жишээлбэл тоног төхөөрөмж нь байхгүй байна гэж бид нар оншилж чадахгүй гадагшаа явуулаад байна тий. Гэтэл яг нөгөө оншийн тавьж өгч байгаа газрууд нь яагаад оншийг оншилж чадчихна гэхээр маш сайн тоног төхөөрөмжтэй нөгөө хиймэл оюун ухаан нь сайн хөгжсөн учраас оншилж чадаад байгаа байхгүй юу. Сурахад жишээлбэл мөнгө хэрэгтэй тий. Таны яриануудаа сонсоход бол нөгөө би дундаж амьдралтай айлын хүүхэд юм чинь манай ээж хоёр
боломжгүй юм чинь намайг сургаж чадахгүй юм чинь за би нэг сургууль сураад ямар ч гэсэн ингээл ажиллаа хийгээл амьдраад явчих гэдэг бодол яг одоогийн нийгэмд бол маш их байгаа. Тэгээд дараа нь ингээд амьдралаа нэг төхнүүлчээд боловсрыг гээл тэгэнгүүт үр хүүхдээ хүмүүжүүлэгч гэдэг юм ингээл дор дороос нь ажил гарч ирээд байдаг. Тэгэхээр олон хүн танаас бол яаж амжуулж байна гэдэг асуултыг асуудаг тий. Цацрал гэдэг хүний нэг өдөр яаж өнгөрдөйн, та өөрийнхөө ажлыг яаж төлөвлөдөйн, зорилго мөрөөдлөө яаж бичдэйн. Миний хувьд болохоор би одоо ярилцлагын ихэнд хэлжсэн жоохон удаан. Гэхдээ яг бодсон төлөвлөсөн зүйлдээ бол маш тууштай. Хизээч одоо ийшээ явна энэ зүйлийн ард гарна гэсэн бол тэрнээсээ ухарч няцдаггүй. Ард нь гарч бүр яг 100% гүйцэтгэлтэйгээр маш сайн хийж гүйцэтгээд биелүүлдэг тийм нэг одоо удаан ирнэ тийм давуу талтай тий тууштай. Тэгэхээр залуучуудын маань хувьд одоо хүн болго өөр ингэсэн характерууд байгаа. Гэртээ одоо жишээ нь хүүхд гаргаад байж байхдаа би бусдаас хоцроод байна. Би өөрийгөө хоошин тавиад байна гэд сэтгэлээр унж байгаа бол үгүй шүү. Дэж хоцроод байгаа юм биш. Бас одоо юу гэдгийг та одоо юу ч хийж чадахгүй гүйцэтгэхгүй байгаа юм шиг бол биш. Та маш том үүрэг гүйцэтгэсэн энэ их дэлхий дээр өөрийнхөө үр удмаа төрүүлсэн байна те. Тэгэхээр бүсгүйчүүд ээжүүдийн маань хувьд эсвэл залуучууд маань өнөөдөр 20-той 30-той олцоод айл хэдийн гэр бүлтэй амьдралтай болсон юм чи одоо тэгэл ингээл мөрөө ажиллаа хийж амьдарч байгаа л амьдралаа дуусгахыг гэдэг тийм бодолтой байж болохгүй л гэж хэлмээр байна. Дэлхийд дүүрэн маш олон гой боломжууд байна. Тийм болохоор өөртөө олдож болох тэр гой боломжууд дээр надад одоо би жоохон хөшөрчлөөд 20 гарчлаа 25 манайхны нэг Азуудын нэг тийм соёл агаад байна. Юугүй 20 гараал ирэнгүүт хүүе хүнтэй сууж одоо бүр оройтлаа хүүхэд шуухт чинь болохоо байлаа гэл. Тэгээ нөгөө хит их нөгөө хар залуугаар нь хүүхдүүдийг хүнтэй суулгахыг яаруулад тэгээ хүүхэд шуухтаа болоо тэгээд нөгөө яарч сандарсан шийдвэр яах вэ? Эргээгээд тэрэн дундаас мэдээж онцнууд нь бас зөндөө сайхан байгаа мэдээж энэ донд сайныг хэлэхгүй байж болохгүй. Гэтэл яг түүний хажуугаар нөгөө яарч сандарч хийсэн шийдвэрүүдийн хажууд хит их жоохондоо нөгөө хүнтэй суугаа хүүхд гарах хүмүүс чи эргээгээ салалт үүсэж байна. Маш олон одоо ийм ганц бие залуучууд ганц бие ээж, ганц бие аав те ийм залуучууд өнөөдөр манай Монголын нийгэмд бүр их болцсон байна. Намаагаа эргэж ирээд харсан чинь. Тэгэхээр одоо альва зүйлийг хийхдээ хитрхи битгий яарасай л гэж бодож байна. Сайн бодож тунгаагаад миний хувьд бол одоо өдөртөө жишээлбэл юу гэдгийг нэг дааж давшгүй 10-20 ажил биччихэл заавал энийг хийнэ гэж тэгдэггүй. Яг өдөртөө 2 төрлийн одоо дэвтэртэй тэмдэглэгээ хийдэг байхгүй юу. Тэнгуүтэ дэвтрээ яг 2 хувааж агаад за эхний хэсэгтэр бол би яг энэ ажлуудыг заавал хийх ёстой. За тэр нэг 2-3 ажил байх ёстой. Том заавал хийнэ. За энэ 3 ажлыг заавал хийгээд амжуулчих юм бол дараагийн ээлжинд нь хийж болох ажлын жагсаалт гэдээ байж байгаа. За тэгэхээр энэ хоёр ямар ялгаатай вэ гэхээр ер нь бол нэг би Харвардаас сурсан. Бас миний найз Лос Анжелест байдаг найз маань бас Америк найзуудтайгаа ярилцж байгаа. Бид нар бас яг тэндээс тэр найзуудынхаа санаа нь бас яг давхардаж надад бас хэлжсэн. Тэг яг их толгойд их сайн үлдсэн болохоор та нартай ч гэсэн хуваалцмаар байна. Миний бас одоо яг ингээд дадал болсон гэх юм уу? Тэгэнгүүт энэ болохоор Америкт амжилттай явж байгаа бүр тэр бомтон болцсон залуу тийм тэр бомтон залуучуудын баримтдаг бас зарчим болчиход байгаа юм. Тэгэнгүүт яагаад одоо хоёр нэг нь заавал хийх ёстой нөгөөдг нь заавал хийсэн юм амжуулчих юм бол хийнэ гэж байгаа бэ гэхээр одоо заавал хийх ёстой ажилд ингэдэг юм байна. Бид нар ихэвчлэн болохоор өглөө босоод за өнөөдөр ажилдаа явна. За нэг аяг кофе гоочоод дараад нь ажил дээр очиод өнөөдөр нэг тэдэн тийм хийчихэд орой ажил тараад тэгээд хийж чадах юм бол тэрнтэй уулзаад тэгээд ингээд харина. Тэгэл ингээд нэг л их завгүй хүн өдөржингөө ингээд нэг шуудангаа шалгаал ингээд явсараа гал ажиллаа дуусчдаг. Тэгээ оройн нэг гэртээ хараад хайраад ямар завгүй өдөр өнгөрөө ёо бүр ядарчлаа гэж хам хүснэ гараад ядраал нэг хоол идэл ядраал унтчихдаг. Гэхдээ унтахынхаа өмнө яг бодоод өнөөдөр би ямар чухал ажил амжууллаа гэж бодонгууд яг үний хэрэг дээр тийм чухал юм амжуулаагүй ч гэдэм үү те. Тэгээд эренгүүт яг тэрэн дээрээс одоо юу харагдчих байна вэ гэхээр заавал хийх ёстой чухал ажил амжуулсан биш. Магадгүй дараад нь хийж болох байсан тий. Одоо юу гэдгийг машина угаах ч юм уу, эсвэл нэг одоо нэг газар чи хийн цэвэрлэгийн дээр хувцас өгөх ч байдаг юм уу, нэг зах гараад хүн суглуулчих ч байдаг юм уу. Дараад нь хийж болох байсан ажлуудыг заавал хийх ёстой ажлынхаа орон давцраад хийчихсэн байж байгаа. За заавал хийх ёстой нь юу бэ? Одоо жишээ болгоход хоёлаа бодъё. Жишээлбэл жолооны өмнөхний хугацаа дууссан байх юм бол заавал очиж тэнцээжин шалгалтаа өгөөд шинээр авах хэрэгтэй тий. Тэг гих мэтчлэн нөгөө юу чухал юу бол дараа байж болох вэ гэдгийг ингээд ангилах хэрэгтэй болж таараа. Толбогдлоор нь ангилж иж чухал юмаа төрүүлчих яа гэж байна шүү дээ. Баярлалаа. Хоёулангийнх нь ярилцах цаг их
бага юм. Тэгээ уг нь бол асуулт маш их байлаа. Тэгээд миний асууж амжаагүй таны бас яг энэ нэвтрүүлэгт ирэхийнхээ өмнө те үзэгчд нэг ийм юм хэлчихсэн, ийм юм ойлгуулчихсан гэж зорьсон бас нэг зүйл байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр бас тэрийг манай үзэгчтэй хуваалцаач. Тэгэхээр гадагшаа явж сурах хүсэл эрмэлзэлтэй залуучууд маш их байдаг тийм ээ. Тэр дундаа одоо надаас бол байнга асуудаг нь Америкийн нэгдсэн улсад би яаж суралцах вэ? Коллежид орох уу? Их сургуульд орох уу? Ямар мэргэжил эзэмших үү гэл ингээл дандаа асуудаг. Америкт явж суралцах гэж байгаа бол би 3 зүйлийг хамгийн эхлээд бэлдээрэй гэж хэлмээр байна. За хамгийн номер 1-т нь амны хөндийн эрүүл мэнд маш чухал. Яг гэвэл Америкт очихоор бүр нэг шүд болгон $2000 дэш амар үнэтэй. Маш хэцүү. Тийм болохоор шүдний эрүүл мэндэ явахынхаа өмнө заавал бүгдийг хоёрдугаарт нь сурахынхаа өмнө дэлхийн түүх хичээлийг монгол хэл дээр сурчаарай. Очихоор англи хэл дээр ойлгох гэхээр үнэхээр хэцүү. Дээрээс нь дэлхийн түүхээс гадна Америкийн түүх. За тэгээ дөрөвт нь нэмэлтээр бол математикийн хичээлүүдийг маш сайн одоо бэлдэж байгаад очиорой гэж хэлэх байна. За тэгээ яг төгсгөлт нь эхлээд очиод болох юм бол коллежид эхлээд сураарай. Эхний коллеж гэдэг маань ерөнхий эрдмийн хичээлээ авж байгаа, яг дунд сургууль төгсөөд авж байгаа эрдмийн зэрэг гэсэн үг. Тэгэхээр яг бакалаврын доотлын зэрэг болж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт ямар давуу талууд коллеж сурахаар байна вэ гэхээр хэрвээ одоо өөрийн тань хувьд очиод Америкт шууд бакалавр сурах гэж бодъё те. Тэгэнгүүт та одоо 4 жилийн хугацаанд сурах байсан байлаа гэж бодъё. За тэгэнгүүт хамгийн нэг дундаж үнэтэй одоо улсын сургуульд бол та жилийн 60,000-ыг төлнө. За гэтэл та $60,000 шууд 4 жилийн хугацаанд бакалавр төлөх үү? Коллежид та сурахдаа 2 жил эхний 2 жилдээ коллежид сурч болно. Тэгэнгүүтээ шууд 3 дугаар курсээс бакалавр руугаа шилжээд орох бүр хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэгэнгүүтээ төлбөрийн хувьд 5-аас 10 дахин хямдхан. Тэгэхээр нөгөө Америк залуучууд яагаад хай скулээ төгсөнгүүтээ коллеж руу орд юм бэ гэхээр эхний 2 жилээ 10 дахин хямдхан үнээр коллежид сурч авдаг. Тэгэнгүүтээ тэр төгсчөөд 1 жилийн хугацаанд ажиллах хэрэг авдаг коллежис. Тэгэхээр тэр хүүхэд тэр ажиллах хугацаанд энэ миний туртаа мэргэжил мөн үү гэдгээ мэдэж авдаг. Дургу байх юм бол окей би бакалаврт орохдоо 3 дугаар курсээсээ өөр мэргэжлээр сурч игээд шууд бакалаврын зэрэгээ авч суралцахдаа ондоо мэргэжил болгоод сурчдаг. Ингээд үндсэндээ 4 жилийн дотор суралцаж төгсөхдөө коллежийн ч зэрэгтэй, бакалаврын ч зэрэгтэй 2 их сургуулийн одоо 2 эрдмийн зэрэг төгснө 2 өөр мэргэжилтэй төгснө бас өөрийнхөө дуртай мэргэжлээ үгүй юу гэдгээ мэдээд аавна гэсэн үг. Ийм давуу талууд маш олон давуу талууд байна. За гадагшаа сурах гэсэн хүсэлтэй ялангуяа Америк руу сурах гэсэн хүсэлтэй хүүхдүүд нь маш үнэтэй зөвлөгөө байсан баг гэж бодож байна. Тэгээ маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээж аваад бас телевиз үзэж байгаа үзэгчдэд маань өөрийнхөө талаар болон бас хэрэгцээтэй мэдээллүүдийг өгсөнд маш их баярлалаа урьж оролцоосонд. За бас мэдээж зөндөө олон асуултуудад хариулт авах хүсэжсэн маш олон хүмүүс байсан баг. Цаашдаа өөрийнхөө одоо хувийн сувгуудаар болоод тэгээ мэдээж танаад листтэй ч юм уу тэгээ өөр хэвлэл мэдээллийн салбаруудаар эргээд уулзна гэж итгэж байна. Урьсанд маш их баярлалаа. Бүх залуучуудад амжилт хүсье. Та нарт амжилт хүсье. Баярлалаа. Дотн сэдвийн нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Эх 7 хоног чинь дугаараар эргүүлцлээ. Түр баяртай. Баяртай.